Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Улсын их хурлын гишүүн Б уян Го Бот найрамдал нарын зүгээс 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Улсын их хурлд өргөн мэдүүлсэн нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх хэсэг асуудлыг төрийн байгуулалтын байнгын хороо 2025 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Хуулийн төсөлд нийтээр тэмдэглэх баярын өдөр нийтээр амрах өдөртөө давхцсан бол дараагийн ажлын өдөрт шилжүүлэх зохицуултыг тусгажээ. Хуулийн төсөл батлагдсанаар төсөвт нэмэлт зардал үүсэхгүй бөгөөд хуулийн төслийг парламент сахим сайтад байршуулж иргэд олон нийтийн саналыг авч байгаа болно. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын их хурлын гишүүн Г уян шиг хуулийн төсөлд туссан тайлбарын хэрэгцээ шаардлагын талаар Улсын их хурлын гишүүн Б бүрөвдөрж ийм агуулга бүхий хуулийн төслийг засгийн газар өргөн мэдүүлсэн хэсэг талаар асуулт асууж хариулт авсан болно. Байнгын хороо хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх хэсэг талаар санал хураалт явуулахад нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 52.6% саналаар, хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 55% саналаар байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх хэсэг талаарх төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.